За энэ төсөл маш олон жилийн туршид явагдаад тэгээд огт тийм амжилттай хэрэгжихгүй байсан гэдгийг ойлгож байгаа. Тэгээд яагаад одоо бас яг гинт ингэж оруулж ирэх болвоо гэсэн нэг асуулт байна. Тэгээд дулааны 3 дугаар цэцлэгийн станцыг өргөдгөх нь бол зайлшгүй эрэг. Тэгээд зөвхөн Оросуудтай хэлцээр хийсэн үү эсвэл өөр бас 3 дахь улс орнуудтай хэлцээр хийсэн үү? За тэгээд энэ танилцуулган дээр байгаа үнийн тал дээр бас асуудлууд их байна. Тэ нийт 1.3 сая евро 1.3 тэрбум евро гэсэн байна. Тэгэхээр 1 мегаваттын үн бол одоо 4.4 сая ам доллар болж байна. Тэгэхээр энэ бол одоо бас маш өндөр үн байна гэж харж байна. Тэгээд рублийн зээл гэж дурдгдсан боловч нөгөө одоо энэ хөрөнгө оруулалт нь болохоор еврогоор илэрхийлэгдээд байх юм. Тэр нь ямар учиртай юм. Тэгээ одоо ер нь энэ цаг үед ийм рублийн зээл авах нь зөв үү, буруу юу гэдэг асуудал байна. Тэгээд одоо энэ хэлцээрийн 3 дугаар зүйл дээр Монгол улсын хууль тогтоомчид заасан худалдаа авах ажиллагаа явуулахгүйгээр Монголын талын эрх олгогдсон байгууллага, Оросын талын эрх олгогдсон байгууллагатай зураг төслийн гэрээ байгуулнаа гэсэн байгаа да. Тэгэхээр энэ одоо бас хууль зөрчиж байгаа л заалт гэж харагдаж байна. Тэгэхээр хэрв бид өөрсдөө тээзүүгийн мөнгөө гаргах юм бол тэр тээзүүгээ болохоор заавал одоо энэ Оросын талын заасан тэр гүйцэтгэгчтэй байгуулахгүй. Одоо тээзүүгээ өөрсдөө тэгээ мөнгөө гаргаад хийж байгаа бол одоо хин дуртай үнтэйгэл байгуулж болох байлгүй дээ. Тэгээ хэлцээр дээр бас ийм зүйл оруулаад ирсэн байж байна. За тэгээ манай тал захиалагч тал жишээл 5 дугаар зүйл дээр орос хэлийг давуу хэл болгон баталгаажуулнаа гэх мэтчлэн ерөнхийдөө бол ингээд нөгөө захиалагч талын одоо хүсэл зориг энэ хэлцээрт бас хэрэг илэрхийлэх орсон юм бэ. Тэгээ энэ хэлцээр ер нь яг өнгөрсөн хугацаанд хэдэн удаагийн одоо яг анхных нь драфт нь хаана байгаа. Тэгээ цаашид за энэ тээзүүгээ байгууллаа гэж утгахад одоо энэ хэлцээр байгуулагдлаа гэж утгахад процесс цаашаа яг яаж явахыг бас нэг нарийн тайлбарлаад өгөөч гэж асуух байна. Баярлалаа. За хариулт 3 дугаар проф. Чайлсэрсэд. За жаргалан гишүүний асуултанд хариулъя. Гэнэт ягаад оруулаад ирв гэж байна. Бид бол сүүлийн би одоо 2022 оны 8 сарын 30-нд энэний дөрвөн улсын хурлын бүрэн эрхийн хугацаанд эрчим хүчний сайдаар томилогдсон. Намайг томилогдсны дараа 2022 оны 9-р сарын дундуур миний дөрвөн сайдаар эхлүүлээд явж байсан төсөл техник эдийн засгийн үндэслэлээ Оросын улбаны улсын Интерраво компани хийлгээд ирүүлсэн байна. 1 тэрбум 326 сая еврогаар цахилгаанаар 300 мегаватт, дулаанаар 400 орчим мегаваттын нийт төслийг хэрэгжүүлнэ гэдэг ийм саналыг ирүүлдэг. Бид нар бол энэ чинь хэд өндөр үнэтэй байна, ийм үнээр чадахгүй. Үнэ буулга санхүүжилтийн нөхцөлийг тохирё, үнэ буулга гэдэг ийм шаардлагыг сүүлийн 2 жилийн хугацаанд хэд удаа хэлэлцэр хийгээд явсан. Тэгэхээр Оросууд нэг зориулаад хэлдэг юм байгаа. Наривчилсан зураг төсөвгүй инженерийн судалгаагүй болохоор бид нар урьдчилж энэ үнийг эзлэн тохирох болцоогүй байна. Та нар мөнгө гаргаад танаа объект болох юм чинь зураг хийчихье. Зураг хийчихсэн тохиолдолд үнийг тохирч болох болов уу гэсэн ийм байр суурь илэрхийлээд өнөөдөр хүртэл явж байгаа юм. За гинт оруулж ирсэн гэдэг нь 9 сарын 3-ны өдөр магадгүй Оросын улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путин Монгол улсад айлчлах үед энэ гэрээнд зураг хийдгээ хоёр улсын засгийн газар илэрхийлээд явж байгаа. Энэ зөвхөн зураг төсөл боловсруулах нь шүү. Түүнээс биш ерөнхий барилга угсралтын ажил уулны төслийг эхлүүлэх тухай биш. Энийг бид нар одоо ингээд их хурлаар давхнаас зөвшөлтсгэрхээ аваад гэрээнд зурчаад намрын жуулга эхлэхээр сойрхон батлуулахаар оруулж ирнэ. Ингээд явсан тохиолдолд 2026 оны 2 дугаар хуулиар авцаа. Энэ зураг төсвийн ажилдаа ерөнхийдөө ямар хэмжээнд ямар зар хүрээтэй ямар ажил гэдэг нь тодорхой болсон үед тухайн үед гэрээг байгуулах тухай асуудлууд ярина. Зөвхөн Оросын улбаны улстай хийх нь зөв үү гэсэн ийм асуулт тавьж байна. Одоо яг бод байдал дээр нөөцний төслийг санхүүжүүлдэг барууны улс орнуудын ямар санхүүгийн байгууллага байхыг та мэдж байгаа. Дээр нэмээд хөрөнгийн бирж одоо стоктор листед бүртгэлтэй компаниуд
үйлдвэрлэж нүүрсний төсөл тоног төхөөрөмж нийлүүлэхэ болцсон юм байна. Дээрээс нэмээд манай Хятад улс 2021 онд нэгдсэн үндэсний жуулган дээр СЖП-ийн дарга Хятадын газар нутгаас гадна нүүрсний цахилгаан станцыг санхүүжүүлэхгүй гэдэг юм амлалтаа авчихсан. Хятадын бүх шатны төрийн шийдвэр болоод авчихсан учраас энэ 2015 оноос өмнөх Парисын хэлцээрээс өмнөх санхүүжтийн бололцоо шулуухан үнэ хэлэхэд нэг 90% нь хомигдчихсан ийм л байна. Тэгэхээр энэ Оросын холбооны улсаас бид нар энийг одоо хэрэгжүүлэх гэдэг саналыг 2019 онд тухайн засгийн газрынхан тавьж ирсэн юм байна л. Бид нар бол энэ засгийн залгамж чанараараа энэ төслийг дэмжиж энэ Оросын холбооны улсаас ингээд зээл нь өн буучих юм бол За чойжлонсэд гүйцээж хэлье. санхүүжилтийн нөхцөл бусад нөхцлүүдийг нь бол эцэслээ тохирно. Тэр үед дахиад их хурлаар оруулж ирнэ. Ямар нэг тийм их хурлаас хяналтаас гадуур ямар нэг юм байхгүй. Ийм л юм. За энэ нэг зүйл олон улсын гэрээ байгуулж байгаа зураг төшөвдөр байгаа нь манай тендерийн хууль одоо мөрдөгдөхгүй. Олон улсын гэрээ байгуулсан тохиолдолд бол олон улсын гэрээнд давуу хүчинтэй байдаг та бүхэн мэдж байгаа. Энэ бол ийм зүйл. За еврогоор илэрхийлж байгаа нь Оросууд бол тэр 1 тэрбум 326 сая евро гэж ирүүлэх одоо 22 оны 9 сард ирүүлжсэн. Бид нар зориулаад өрөвлөөр өгчгөөч. Хөөгөө буулгачгаач гэдэг ийм хэлцээрийн төслүүд бол явж байгаа. Бид нар өрөвлөөр зээлэж авчээ гэдэг. Хүүгийн буулга гэдэг Оросын холбооны улсын сангийн сайтаа би бол Силвановтай 2-3 удаа уулзсан. Хөнгөлтийн нөхцөлөө нэмэж гэдэг ийм юунууд тавьж байгаа. За Орос гэлийг давуу болгох гэж энд ийм байгаа. Энэ Оросын холбооны улсын стандартыг мөрднө. Манай улсад цахилгаан эрчим хүчний стандарт бол бараг Оросын холбооны улсын стандарт огт зөрөхгүй байгаа. Гэхдээ энэ Оросын холбооны улсын компани байгаа сүүлийн 30 жилийн туршид ийм хөдөн чадалтай том стандарт ашиглалтанд ороог учраас шулуухан юуг нь нохов манай стандартууд маань бас яг иж бүрэн энэ төслийг явуулах хэмжээний иж бүрэн одоо болоогүй байна. Энэ төслийг явуулангаа ажиллангаа суралцсангаа гэдэг шиг бид нар шаардлагатай стандартуудаа бид нар цуг ажлынхын зургийн үед бол боловсруулалт явуулдаг гэсэн ийм байр суурьтай байна.